За бүгдээрээ 3430-ийн куб язгуурыг олъё. За ер нь ихэнх хүмүүс миний хувьд ч гэсэн тэр ямар тоог тэр тоогоор үржүүлээд ахаад тэр тоогоор үржүүлэхэд өөрөөр хэлэх юм бол ямар тоог 3 удаа бичээд хооронд нь үржүүлэхэд 3430 гарах вэ гэдгийг цээжээр ботход хэцүү. За тэгэхээр бүгдээрээ 3430 анхны тоон үржүүрт задлаад за өөрөөр хэлэх юм бол ямар анхны тоонуудын үржүүр болохыг хараад тэдгээр анхны тоонууд дор хаяж 3 удаа гарч ирэх хэсгийг харчиж болно. Тэгж олж олох юм бол манай бодлого арай хэлбэр байна. За 3430 гэсэн байгаа учраас 5 болон 2 хуваагдах нь тодорхой. Эхлээд бүгдээрээ 3430-аа 2 дахь хуваая. 2-ыг үржих нь за 3430-гаа 2 хуваахаар 1715. 1715-ыг 5 дахь хуваавал энд урд хуваах үйлдэлийг хийгээд юм. За 1715-ыг 5 дахь хуваана. Нэгд 5 багтахгүй 17-д бол багтана. 3-5-ийн 15. За 3-5-ийн 15 хасаад 2 гарна. За нэгэ буулгаад 21-т 5 4 удаа багтана. 4-5-ийн 20. За хасаад 1 5-аа буулгаад 15-т 5 3 удаа багтана. За тэгэхээр 1715-ыг 5 хуваахаар 343 гарч байна. За одоо харин 343-ыг харахад тийм ч амархан үржүүрт задрахгүй. Сондгой тоо учраас 2 хуваагдахгүй. Цифрүүдийн нийлбэр нь 10 байна. Тэгэхээр 10 чинь 3 хуваагдахгүй тэгэхээр энэ тоо бол 3 хуваагдахгүй. 4 хуваагдахгүй гэсэн үг. Яагаад гэх юм бол энэ тоо 2 хуваагдахгүй учраас. За мөн 5-т ч хуваагдахгүй. 2 болон 3 хуваагдахгүй болохоор 6 хуваагдахгүй. За бүгдээрээ одоо харин 7-д яахыг сонирхож үзье. За үүн шиг тоонуудад хуваагдахааргүй харагдах тоотод тарлах юм бол 7, 11, 13 гэсэн тоонуудыг туршаад үзэхэд зүгээр байдаг. Яагаад гэх юм бол эдгээр тоонуудын үржүүр ихэнх тоонд хуваагддаггүй. За тэгэхээр 7-д хуваагдах нь үзье. 343-ыг 7-д хуваана гэхээр 7 3-д багтахгүй. За харин 34-т 7 4 удаа багтана. 4 7 28. За хасаад 34-өөс 28-ыг хасаад 6. За 3-аа доош нь буулгая. 63-т 7 9 удаа багтана. 9 7 63. За ингээд үлдэгдэлгүй гарч байна. Энэ дээд талд сүүлийн үйлдэлийг хийхээ марцгаж 3 5-ийн 15 хаслаа үлдэгдэлгүй гарна. За яг таарчглаа. Тэгэхээр 343 7 ба 49-ийн үржүүрт задарч байна. 7 ба 49. За 49-ийг та нар хараад магадгүй мэдж байгаах 7 ба 7-гийн үржүүрт задран тийм ээ. За сонирхолтой болж байна. Энэ тоогоо 3430-ийн куб язгуураар үржрүүдээс куб язгуур авахаар биччихэж болно. За тэгэхээр 2-ыг үржих нь 5 куб язгуурын доор 2-ыг үрждэг нь 5, үржих нь 7, 7, за мөн 7 байгаа. Тэгэхээр 7-гийн 3 зэрэг гэсэн үг. Энэ 3 7-гоо нийлүүлээд 7-гийн 3 зэрэг гэж хэлж байна. За тэгээд язгуур авах чанараар энэ хэсэг маань 2-ыг үржих нь 5-ын куб язгууртай яг адилхан байх болно. Тэгэхээр за өнгөөр ялгах юм. Аль хэсгийн талаар ярьж байгаагаа тодорхой болгоодох юм. За тэгэхээр юу болох вэ гэхээр 2-ыг энэ 2-ыг үрждэг нь 5. За 2-ыг үрждэг нь 5-ын куб язгуур гэдэг чинь 10-ын куб язгуур үржих нь 7-гийн 3 зэргийн куб язгуур. За 10-ыг үржүүр задлах юм бол 2 ба 5-ын үржүүр болно. Тийм учраас 10-ын куб язгуур зүгээр энгийн бүхэл тоо гарахгүй. Бутархай хариу гарна гэсэн үг тийм ээ. Харин энэ ч бол хялбар бүхэл хариу гарна. Яагаад гэх юм бол 7-гийн 3 зэргийн куб язгуур гэхээр зүгээр л 7 гарна. За энэ хэсэг зүгээр 7 гарна. Тэгэхээр нийт илэрхийлэл маань одоо хялбар болж байна гэсэн үг. За энэ тэнцүү 7 гүржих нь 10-ын куб язгуур. За энийг бүгдээрээ зүгээр энгийн тоон үйлдэл ашиглаад ботхож болохоор хялбарчлагдсан байна гэсэн үг. За хэрвээ яг хариуг нь олохыг хүсэх юм бол тооны машин ашиглах хэрэгтэй болох нэ.